Сайн бацхан нүү өнөөдөр уншлага маань хосуудад зориулсан уншлага хийхээр болсон байгаа. За хосуудын одоогийн хайр дурлалын чинь харилцаа болон сахиусуудаас нь өгч гой зөвлөмж зөвлөгөө юу байна. За дээрэс нь тэр хүний танд хэлүүлж байгаа өгсүүдийг харж өгнө. Нэмэлтээр юу үзэх вэ гэхээр энэ харилцааны цаашдын ирээдүй цаашид яг энэ харилцаа хаашаа чиглэж буй тэр болгоныг үзэж өгөн бас сахиусуудын зөвлөгөөг үзнэ. За би өмнө нь өнөөдөр зарсан байгаа хүмүүсийн дунд өчигдөр болон өнөөдөр 2 өдөр миний хувийн уншлага маань 28,000 төгрөг болсон байгаа. Тэгэхээр таад маань хэрвээ хувийн уншлага авах хүмүүс байх юм бол өнөөдөртөө амжаад надаас цаг аваад хувийн уншлага хийлгэж болно. Ойрд нөгөө би маш завтай байгаа учраас хувийн уншлага болон ингээд бичлэгийн завтай үедээ за хийя гэд хийж байгаа. За хэд бол одоо өдрнүүдээс харж байгаа дүүртэй таалагдсанаа сонгоорой. Таад маань энэ өгнүүд нь харагдчих байна. 1-р групп дээр нь амралт, 2-р групп дээр нь орон болцоо, за 3-р нь өсөж хөгжихөн төгс төгөлдөр байгаас ч илүү гэж байна. Хүзрийн зургийг бас харж байгаа сонгож болно. За уншлагад орцгооч. За эхлээд 1-р групп ихнийхээ энерги шалгалтыг хийч. За 1-р групп ихний маань энерги шалгалтыг хийгээд та хэд маань ер нь өөрсдөө нэгэн дотооддоо өөртөө тэмцэлддэг хүмүүс байгаад байгаа харагдаж байна л да. Бодлороо онцлол нөгөө нэг мэдрэмжээр за таны бодлоор энэ хүн ингээд танд тохирохгүй гэдгийг бодоод байдгийг та энэ хүнийхээ бүх талуудыг ингээд яг үнэн зөвөөр хараад бодож байгаа ч гэсэндээ мэдрэмж нь болохоор зэрэг энэ хүн рүү тэмүүлээд байдаг ч юм уу энэ хүнтэй байхыг хүсээд байдаг. За ийм дотоод зөрчилдөөн байж болж байна. Нэг бол ер нь өнгөрсөн хугацаанд нэг хүнтэй маш том хэрүүл маргаан үүссэн ч юм уу. Энэ бол ер нь хүмүүсийн хайр дурлалын харилцаан дээр шүү илүү. Тэгээд нэлээ харилцаан дээр нь ер нь ингээд сорилтууд тулгараад байгаа юм шиг мэдрэмжтэй байгаа бол та бүхэн маань зөв группээ сонгожээ гэж харагдаад байна. За магадгүй энэ дотор нэлээд бясалгагчд байгаа юм шиг байна. Яг бясалгал хийдэг хүмүүс байгаа бол дээрэс нь ер нь энэ сараас ахуулаад өөр дээрээ нэлээд ажиллаад өөрийнхөө нэг за би ингэж явж болохгүй би өөрийнхөө айгуу гоё ирч хүчтэй тэр байдал дээр анхаарах болно гэж явж байгаа хүмүүс байх юм бол та хэд маань зөв группээ сонгочээ. За энэ болохоор Арслан, Охин, Нүмийн ордныхон их байгаа харагдчих байна. За Бомбын ордныхон бас байх шүү. Орд нь бол ихтэй заавал таарах албагүй байдгийг та хэд маань мэдчихэж байгаа. За яг одоогийн та хоёрын маань хосуудын харилцаа ямар байгаа би үзье. За 1-р группийнхний маань ингээд үзэхэд та хэд маань ер нь л ингээд хайр дурлалын харилцаа нь жоохон сөрөг тал руугаа орчоод байгаа харагдчих байна л да. Өнгөрсөн хугацаанд яг та хэд маань ингээд энэ харилцаа нь айгүй гоё нэг цикл ингээд явагдаж байсан бол яг л нэг хэмнэндээ нэг тогтвортой тийм харилцаат ихэнх нь байгаад байсан хүмүүс байна л да. Энэ харилцаа маань одоогийн байдлаар яах вэ гэхээр одоогийн байдлаар та хэд маань энэ харилцаан дээр жоохон ирээдүйг харахаа болоод байгаа. Сайхан талуудаа ер нь харахаан болж байгаа. Тэр хүн нь ингээд өнгөрсөн хугацаанд та яар маань магадгүй хинхнийхээ алдаа дутагдал нэг болж бүтэхгүй муухай дээр ерөөсөн анхаардгүй ингээд бүх л зүйл сайхан болж бүтэж байгаа юм шиг энэ харилцааг за хамтрагчайгаа ер нь сайхан талуудыг хараад байгаад байсан бол харин одоо эсэргээрээ хамтрагчич одоо бүхэл муухай зүйлүүд нь гарч ирээд байгаа, алдаа дутагдлууд нь гарч ирээд байгаа. За ёстой миний бодож байснаас шал өөр хүн байсан байна гэсэн байдлаар та нэлийн стресстэйж маш их сөрөг бодолд автаж байгаа гэж харагдаж байна. Гэхдээ энэ харилцаа бол маш их баялаг, за үйл хөдлөл ихтэй гэж харагдаад байгаа байхгүй ямар ч гэсэн та хоёр маань одоо нэг харилцаа нэг хэвийн биш ингээд дээшээ доошоо ингээд болсон нэлээл өрнөлттэй харилцаа байгаа юм л да. Хийнийхээ сэтгэл зүрхийг догтлуулсан. Ер нь энэ харилцаа болохоор зэрэг
богино хугацааны харилцаа юусэн бишээ гэж харагдаад байна. Урт удаан хугацааны харилцаа, урт удаан хугацааны ингээд тогтсон шийдвэр дээр тулгуурласан харилцаа гэж харагдаад байна л да. За нэгдүгээр группийнхний маань та бүхэн маань одоо яг хамтрагч ямар бодолтой ор харш байгаа бэ? За та бүхэн харилцаан дээрээ одоо бүх зүйлийг ингэж ер нь ингээд сөрөг байдлаар хардаг, сөрөг байдлыг анзаараад байгаа ч гэсэндээ харилцааг бол ерөөсөө дуусгах хүсэлгүй байгаа гэж харагдаж байна. Дуусгах хүсэлгүй харин улам харилцааг ингээд нэг тайрын маань харилцаа нэг хэмэнд орсон байгаа харагдаж байна л да. Яг нэг ингээд магадгүй харилцаа нэг тийм сонирхолтой болсон юм шиг уйдгартай. За магадгүй тань руу хамтрагч нэг татагдахгүй байгаа юм шиг, тэмүүлэхгүй байгаа юм шиг, та сонирхлын татгаан болцсон юм шиг тийм мэдрэмжтэй байгаа бол энэ болгоныг буцаад ингээд асаахыг, буцаад таныг гэдэг болоосоо, за тань руу ингээд тэмүүлдэг болоосоо, эсвэл та өөрөө магадгүй нөгөө хамтрагчаа сан жоохон тийм мэдрэмж авдаг болсон бол буцаад хамтрагч руугаа тэмүүлдэг болохыг буцаад өмнөгшгөө ингээд ногтлол, хүсэл, тэмүүлэл тэр болгоныг энэ харилцаан дээр авчрахыг хүсэж байгаа гэж харагдаж байна. За өнгөрсөн хугацаанд та дээр маань ямар нэгэн асуудал, маргаан зөрчилтөө үүссэн бол тэр бүхэндээ бас та харамсаад байгаагаар энергитэй байгаад байна. Гэтэ энэ бол нэг тийм том харамсал, энэ асуудлаас гарч чадахгүй хэмжээний юм уу гэдэг юм бол үгүй. Энэ бол та айгүй шийдгээд айгүй хялбар асуудал байгаа. Та л хэрвээ хүсээд та л хэрвээ зориглоод хөдөлж чадах юм бол энэ бол нэг тийж айгүй гүн гүнзгий харамсаад, шархлаад, сэтгэл зовоод байх асуудал биш байна гэж харагдаж байна. За бас та димон дунд мартаж боломгүй, хайж боломгүй гүн гүнзгий дурсамжууд байдгаа гэж харагдаж байна. Ерөнхий том бол энэ дунд бас нэлээд үр хүүхэдтэй болж байгаа. Эсвэл ингээд дундаасаа хүүхэдтэй гэр бүлийн харилцаанд байдаг. Яг гэр бүл гэхээсээ илүү нэг удаан хугацаанд хамт амьдарч байгаа хүмүүс аль биесээр яг гэрлээд гуйгаад хурам мэдрээ хийгээгүй байгаа ч гэсэндээ хамтран амьдраад үр хүүхэдтэй болсон тийм хүмүүс байгаа юм байна. Тэгэхээр та хоёрын маань амьдрал ер нь л их өөрийн чинь бодлоор энэ харилцаа бол маш их тийм өрнөлттэй, адал явдалтай, тийм санагддаг гэж харагдаж байна. Бас маш их бүтээсэн дурсамжтай та хоёр хоорондоо бол мэдээ санах дурсамжууд маш ихтэй юм байна. За харин одоо таны хамтрагчаа юу гэж бодож байна те? Энэ харилцаагаа за нэгдүгээр группийнхний хамтрагч дээр үзгээд та хэд маань ингээд танаас хол зайд явсан гэж харагдаад байна л да. Нэг гадаад руу томилолтоор ч юм уу эсвэл магадгүй нэг гадаадд ажилладаг, танаас хол зайд ажилладаг, хол зайд байдаг хүмүүс байж болно. Гэхдээ энэ хүн яагаад ч юм би өнгөрсөн хугацаанд танаас ингээд хол зайд байх сонголтыг хийсэндээ маш их харамсаж байгаа гэж таныг ингээд орхиод явсандаа энэ харилцаанаас ингээд хаяад явсандаа маш харамсаад байгаа л харагдаж байна л да. Тэгээ энэ болгоно нүүрт нь маш их бас сайхан байгаагүй, гадаадд явхад дээш тийшээ ингээд таныг орхиод явхад өөрт нь бол маш хэцүү байсан, маш их төвчээр шаардсан өөрөөс нь бол тэгж харагдаж байна. Гэтэ энэ хүн бол бас харилцаагаа яг тантай адилхан зүйлийг бодож байгаа байхгүй юу? Харилцаагаа гоё шинээр эхлүүлэхийг, харилцаагаа улам нөгөө нэг дүрлсэн байгаасай, эрч хүчтэй байгаасай, нөгөө битэрийн амьдралд хуучин байсан шиг тэр гал дүлтэй бүх юм уу нэргээд тэрэн шигээ сайхан ингээд хамт байхын сан гэж бодоод байгаа харагдаж байна. Энэ хүн ч гэсэн энэ харилцааг ерөөсөө сүргөөр биш, дуусгах биш, харин илүү дахиад өмнөшгөн болоод дахиад энэ хүнтэй өмнөшгөн харьцаад нөгөө нэг аз жаргалтай байсан мөчүүд шиг дахиад байхын сан гэж бодож байгаа харагдаж байна. За энэ хүн бас гадаад дотоод гэж яваагүй бол тайрын маань харилцаан дээр яалтчгүй тийм нэг асуудал үүссэн байгаа даа. Сэтгэл хүн дээрэл би биенээсээ жоохон хөндөй байдал үүссэн, дундын нэг хан босгоцсон байгаа. Тэгээд нэг харилцагад хэцүү төвхтэй хол зайных биш ч гэсэн яг ингээ хамтдаа байсан ч гэсэн нэг хол байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байгаа юм байна. Тэгээд тэр болгоно буцаад хийм болгохыг маш их хүсэж байгаа гэж харагдаж байна. Ер нь л та хоёр маань хоёулаа хий хинэн энэ байдлыг засахыг, энэ байдлыг өөрчлөхийг хүсээд байгаа л харагдаад байна.
За хэдвэл одоо нэгдүгээр группийн энд өгч байгаа сахиусынх нь зөвлөмж зөвлөгөө юу юм бэ гэж үзье. За харин сахиусуудын зөвлөмж зөвлөгөө гэхээр та хэд өөртөө нэг хүнд итгэхгүй байгаа, энэ хайрандаа итгэхгүй байгаад байгаа бол тийг шаардлагагүй. Та хоёр бол хиндэ ингээд маш хайртай хүмүүсээ гэж гараад байна. За нөгөө утгаараа бараг заяаны хайн ч юм уу тийм хэмжээний хүмүүс юм байна. Oracle карт мессеж авч. Тэгээд одоо энэ маш их сөрөг мэдрэмжэн дээр автаад байгаа энэ хайр дурлал дээр ер нь л нэг за бүтэг болоод битээр ер нь сайхан амьдарч чадах болов энэ харилцаас ирэхээс ч нэлээд өнгөрөх шиг болоод битээр баг ингээд дахиж сайхан байж чадахгүй байхаа мэти сөрөг бодолд автаад байгаа бол тэр болгоныг ер нь тавьж явуулах хэрэгтэй байна. Энэ болгоныг тавиад явуулах энерги нь бол танд байгаа. Тэгээд магадгүй та хоёр маань ингээд энэ шийдвэрийг маш хурдан гаргах гад яарад байгаа бол бас жоохон харзнаа түлээгээрээ ингэж юу ч болоогүй байхад салах амьдралаа ингэж дуусгах талаар бодох биш. Энэ харилцааг нурчлаа, энэ харилцааг бүтгэн болчлоо гэж бодоод байгаа бол жоохон хүлээцтэй хандах хэрэгтэй байна. Нөхцөл байдал бол нэг хിവэрээ энэ хിവэрээ ингэж урагшлахгүй гэж харагдаад байна. Тэгээд бас энэ одоогийн байгаа нөхцөл байдал ч нь бол ер нь хорвоо ертөнцөөс таад орж ирж байгаа бас л нэг сорилтуудын нэг та бол энийг ингээд даваад гарах чадах хэмжээний хүч чадал, сэтгэл зүрх за юу гэдгийг те сэтгэлийн тэнхээ нь бол байгаа. Хайр дурлалынхаа төлөө жинхэнэ одоо хайрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй гэсэн утгаар мессеж гарч ирж байна. За Oracle картных нь мессеж гэдгийгсэн чинь за та бол ингээд маш хүчтэй амьтдтай одоо ингээд холбогдсон хүн гэж юм л та. Тэг хэрвээ та бүхэн маань ингээд тэжээвэр амьтантай бол тэжээвэр амьтад нь та бүхний ингээд бас нэг харж хандах ёстой сахиусан тэнгэрүүдийн нэвээсэн бэлэг юм шүү гэсэн утгаар бас байна. Тийм болохоор тэжээвэр амьтдтай бол та хэд маань бас тэр тэжээвэр амьтдаа хайрлж өсгөөж яг тэжээвэр амьтдаа бас цаг хугацааг өнгөрөөснөөрөө та хэдийн маань сэтгэл зүрх бас эдгээх ангаагдахад тал дээр туслах болно. За чиний одоо энэ нэг нөхцөл байдал, нэг ингээд цикл гэж яриад байгаа. Нэг амьдралынх нь ингээд мөчлөг дуусч байна. Тийм болохоор одоо чиний шинэ дараагийн амьдралын чинь мөчлөг ихийлэхэд сахиусан тэнгэрүүд болон хорвоо ертөнцөөс чамд тусламж илгээх болно. Энийг аз жаргалтайгаар хүлээж аваарай. Одоо цагтаа аз жаргалтай байх хэрэгтэй гэж байна. Тийм болохоор та хэдийн маань нэг ингээд яг нэг хэмнэлээр амьдраад явж байсан бол тэр амьдралынхын цикл өөрчлөгдөөд та хэдийн амьдрал илүү сайхан болохын тулд одоогийн байгаа байдлууд чинь бий болж байна гэсэн үг. Амьдралын цикл дуусна гэхээр хүмүүс маань бас буруу ойлгох юм. Яг энэ хүнтэйг дуусгах юм байна гэж ойлгох. Амьдралын цикл гэдэг нь бол арай өөр зүйл байдаг. Магадгүй нэг хүнтэй холбоогоо дуусгаад дахиж эхлэх ч юм уу эсвэл та хоёрын маань харилцаа энэ байгаа байдлаас өөр шатанд өөр маягаар үргэлжлэхийг хэлээд байгаа. За харин одоо хосуудаас нь таад хэлүүлж байгаа үгс юу вэ? За өнгөрсөн хугацаанд та хоёр дээр гарсан хэцүү зүйлс дээр хэлүүлж байгаа зүйл нь гэх юм бол чи бит хоёр хитрхи залуу байсан. Та хоёр нэг хэцүү зүйлийг ингээ мартаж чаддгүй ч юм уу хостоо гомдсон тийм гомдол байгаад байдаг. Тэр болгоноо ингээд тавьж явуулж чадахгүй байвал яг юу гэж хэлж байна вэ гэх юм бол бид хоёр хитрхи залуу байсан. За би бүх зүйлс нэг арай өөрөөр байсан болоосоо гэж хүсэж байна. Би яг тухайн үед чамаас өөрийгөө хэн бэ гэдгээ нуусан байсан гэдэг мессежийг хэлүүлж байна. За нэгдүгээр группийн маань уншлаад ингээд энэ хүрээд дуслаа. Та хэд маань нэмэлтээр уншлаг авах бол description дэх миний Instagram, Facebook-ээр холбогдоод нэмэлтийнхээ уншлагыг авч болно. За 2 дугаар бүлгийнхнийхээ уншлаг дуусгаад 2 дугаар бүлгийнхнийхээ эхлээд энерги шалгалтын хийцгээч.
энэ дунд маань маш их удаан хугацааны гэр бүлүүд байгаа. Ихэнх энэ гэр бүл болцсон холбоосны харилцаатай байгаа хүмүүс юм байна. Гэхдээ бас одоо нэг гэр бүлийнх асуудал дээр нэг бас л нэг эргэлзээ үүссэн. Энэ харилцааг яахаа мэдэхгүй байгаа. Ирээдүйд яахыг яг энэ харилцаанд яах ёстойгоо мэдгүйгээс болоод маш их бодол тавтаад байгаа хүмүүс байгаад байгаа юм байна. Тэгээ маш их хүмүүс нь болохоор энэ харилцааг ер нь зайны ханууд эсвэл ихэр дүүлийн харилцаа гэж бодож байгаа бол та бүхэн маань энэ харилцаагаа тэгээд бас гэр бүлтэй хүмүүс байгаа бол харилцаан дээр нэг сүрэг мэдрэмжтэй хүмүүс байгаа бол та хэд маань зөв группээ сонгоч гэж харагдаж байна. За энэ групп дээр маань матар хойно мэлхий загас за жинлүүр номын орчтой хүмүүс байх шиг байна. Ордон тэгтэн заавал таарах албагүй гэдэг ч байгаа хаа. За эдгээр одоо та хоёрын маань ерөнхийд харилцааг авч үзье. За энэ харилцаан дээр 2 дугаар группийнхний маань харилцаан дээр гэх юм бол та хоёр маань бие биетэйгээ муудгараа жоохон бие биетэй хатуу ширүү үгийг хэлждэг байгаад байна. Эсвэл таны хамтрагч чинь танд жоохон гомдохоор үгнүүдийг хэлдэг ч юм уу. Тэр болгоноос болоод ер нь маш их харамсал гомдол яваад байна л да. Өнгөрсөн хугацаанд ер нь л нэг хин энэ гомдохоор, шаналхаар, тийм шархалхаар үгнүүдийг хэлсэн гэж харагдаад байна. Магадгүй ингээд энэ харилцаан дээр байхдаа нэг муудсан үедээ ч юм уу маш гомдохоор хүн үгнүүдийг хэлсэн байж болно. Эсвэл ер нь л ингээд харилцаан дээр жоохон маргаа үсгээр бие биедээ жоохон хатуу ширүү үгнүүдийг хэлжээд байдаг байж болно. Тэрнээс болоод та хоёр маань жоохон гомдолтой. Тэгээд зарим нь болохоор хэлсэн үгэндээ нэлээд харамссан байдалтай байгаад харагдаж байна. Тэгээ бас тавийн тонууд маань ер нь их өөрчлөлтийг бэлэгдэж байдаг. Тэгэхээр амьдрал чинь нэлээд өөрчлөлт орж ирээд байгаа. Тэр тусмаа энэ хайр сэтгэлийн тал дээр нь жоохон өөрчлөлт орж ирээд байгаа гэж харагдаж байна л да. Тэгээ уг нь бол та хоёрын харилцаа бол бас их баялаг ингээд ад жаргалтай байхаар, сэтгэл дүүрэн байхаар бие биедээ ингээд сэтгэлээ зориулсан, бие биелүүгээ ингээд тэмүүлсэн, яг чин сэтгэлээсээ ингээд бие бие рүүгээ ингээд хайр нь урсан харилцаа байгаа тоххой. Гэхдээ одоогийн энэ нөхцөл байдлаас болоод ер нь давмгаалж байгаа энерги маань харуулсал гомдлын энерги байгаа тийм. Тэгээ бас жоохон хүлээлтийн байдалд орчихсон. Энэ харилцааг ер нь яхаа мэдгүй байгаа. Тэгээд энэ харилцааг урагшилгахчгүй бас бүр ингээд дуусгахчгүй яг л нэг тийм яах нь мэддэхгүй хүлээлгийн байдалтай байгаад байгаа харилцаа гэж харагдаж байна. Ерөнхий энерги маань одоо харин таны 2 дугаар бүлгийнхний маань та бүхний өөрсдийн чинь энерги ямар байгааг тийг үзэсгээ. Та бүхний хувьд гэх юм бол та бүхэн ер нь өнгөрсөн хугацаан дээр яг энэ харилцаан дээр бууж өмөр санагдаж ирсэн. Ер нь л нэг ачаа болж ирсэн танд ингээд сэтгэлийн зовлон болж ирсэн зүйлс маш ихтэй байгаа юм байна. Тэгтээ тэр болгоноос ер нь гарч байгаа. Тэгээд энэ харилцааг ер нь ингээд сайн сайхнаар урагшлуулахыг хүсэж байгаа гэж харагдаад байна. Аз жаргалтайгаар ер нь л ингээд нэг хүн хувь тавилантайгаа эвлэрнэ гэдэг юм уу? За ер нь удаан хугацаанд ингээд явлаа. Бас та өнгөрсөн хугацаанд энэ хайр дурлалын харилцаан дээр баггүй хичээл зүтгэл гаргасан байгаад харагдаж байна л да. Тийм болохоор энэ харилцааг бол ерөөсөө ингээд тавиад явуулж чадахгүй байгаа. Энэ харилцааныхаа үр дүнгийн үзмээр байгаа гэж харагдаад байна. За өнгөрсөн хугацаанд магадгүй ингээд энэ харилцаан дээр нь та маш их хичээл зүтгэл гаргаад байсан бол тэгтээ одоогийн байдлаар бол яах вэ гэхээр тань дээр ингээд харин хорвоо ертөнц энэ хайр сэтгэлийн чинь тал дээр таны талд эргэж байна гэсэн үг. Таны бодсноор бүх зүйл болдог ч юм уу. Эсвэл өнгөрсөн хугацаанд таал маш их зүтгэдэг байсан бол одоо харин эсэргээрээ таны хамтрагч тань руу илүү чиглээд, тань руу үйлдэл хийгээд таныг ойлгоод байгаа харагдаад байна. Гэсэн хэдийч та нэг л тийм энэ харилцаан дээр бүрэн шийдвэр гаргаж чадахгүй жоохон баг зэрэг сэтгэл
дундуур яхаа мэдхгүй эргэлзээтэй байгаа харагдаад байна. За энийг яг тодруулаад үзээч яг таны хамтрагчийн зүгээс ямар байгаа тохиолдолд та юм байна вэ? За ингээд үзэхэд таны хамтрагч нь болохоор зэрэг ер нь таныг маш их биеийг даасан маш их хүчрхэг хүн гэж хард юм байна. За эмэгтэй хүмүүстэй зориулаад хэлэхдээ та бол маш энэ хүний хувьд бол маш хүчрхэг баг энэ хүн байсан ч байгаагүй ч та бүхэн бүр ингээд энэ амьдралыг ганцаараа хүртэл аваад явчих чадхаар хэмжээний тийм хүмүүс гэж хараад байт юм байна. Тэгээд тань руу бол ер нь сэтгэлгүй биш энэ хүн бол сэтгэлтэй гэж гарч ив. Яалтчгүй ингээд танд чадах бүхний хийж өгөхийг хүсдэг өөрийнхөө хэр хэмжээнд ер нь ингээд чадах хэмжээгээр дайчлаад өөрийгөө энэ харилцаан дээр дайчлаад энэ харилцаагаа сайхан байлгахыг хүсдэг гэж гараад байна. Тань руу ямар ч байсан энэ хүн бол өгүүлбэл хийдэггүй биш үйлдэл хийдэг тань сэтгэл гаргадаггүй биш сэтгэл гаргадаг гэж хараад байна. Харин яг энэ хүн нэг хэсэг ингээд тань руу гээд ингээд маш их энэ хүн одоо ингээд харилцаан дээр маш их сэтгэл зүрхэн гаргасан байгаа байхгүй юу? Бүр эцсийн хэмжээнд тултлаа ингээд танд бүх зүйлийг гаргасан. Магадгүй та тэрийг харсан уу ойлгоогүй ч гэж болно тий тухайн үедээ. Тэгээд энэ хүн харин харилцаанаас цөхрөөд ер нь их шаналаад за хоёрдугаар бүл их намайг ерөөсөө ойлгохгүй байна. Би энэ харилцаан дээр хичнээн хичээл зүтгэл гаргаад байсан ч гэсэндээ намайг бол яг тухайн энэ хэмжээгээр үнэлэхгүй юм байна. Намайг яг байгаа чигээр үнэлж чадахгүй юм байна. Би юу ч хийсэн энэ хүмүүст бол ерөөсөө хүрхгүй. За магадгүй таныг одоо маш юм дээгүр үнэлдэг болохоор хосууд нь ингээд маш дээгүр хэмжээнд үнэлдэг болохоор өөрөө чинь танд би яаж ч байсан хүрхгүй юм байна. Энэ хүний хүсэж байгаа хэмжээнд би хүрч чадахгүй нэ гэсэн байдлаар хандаад энэ харилцаанаас ер нь гараад явж байгаа харагдаж байгаа байхгүй юу? За хэсэг бүлэг хүмүүс маань ингээ гараад явж байгаа. Эсвэл ингээд ачаан зарим нь болохоор зэрэг ингээд маш их дараатай зөвхөрсөн нэг л тийм тандаа магадгүй ингээд яг чим үнэн сэтгэлээрээ байхгүй байгаа ч юм шиг нэг л ганцаараа л нэг зөвхрүүд ядраад байгаа юм шиг тийм байдлыг гаргаал тэгээд байгаагаас болоод та яг уу эргэлзээнд орсон байгаа харагдаж байна л. Та хоёрын дунд бол ер нь маш их үл ойлголцол байгаад байгаа юм байна. Маш их буруугаар ойлгосон үл ойлголцол өнгөрсөн хугацаанд та энэ хүн дээр 8 савны дайтай хичээл зүтгэл гаргаж байсан бол одоо энэ хүн эсрэгээр энэ харилцаантаар 10 савны дайтай хичээл зүтгэл гаргаж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хүн маань өөрийг ингээд ойлгохгүй байна гэж харж байгаа. Харин эсрэгээр та болохоор энэ хүнд эргэлзэж байгаа. Тийм байл харагдаад байна. Тэг бас энэ хүн тантай ингээд таныг санаж байгаа, маш их дуурсаж байгаа, өнгөрсөн дурсамжуудаа маш их бодож байгаа гэж харагдаад байна. Тэгэхээр 2 дугаар бүлгийнхний маань асуудын хувьд тань маш их сэтгэлдээ хайртай энэ харилцаан дээр юу хичээл зүтгэл гаргахыг боддог хүмүүс байгаад байна. Хүчтэй бас нөхрөө зөвлөмж зөвлөгүй юм байна. За нөгөө нэг гарч иржсэн зүйлүүд гараад ирж энэ харилцаан дээр за дотоод зөрчилдөөн байгаад бол дээрэс нь ингээд маргаан байгаа бол тэр болгоно тавьж явуулах хэрэгтэй байна. Өнгөрсөнд яг хөө ингээд бие магтгүй гомдохоор хэцүү үгнүүдийг хэлж байсан бол тэр үгнүүдээ дээр бас ингээд анхаарах хэрэгтэй байна. За магтгүй та ингээд уурлаад хостон жоохоо ингээд гомдохоор үгнүүдийг хэлцдэг бол бас үг хэлхээс өмнө жоохон бодоод тунгаагаад за би жоохон ингээд уурлах гэдэг шүү. Би муухай үг гэдэг шүү. Хүн ингээд гомдохоор сэтгэлийн өвтгөхөр юмнуудыг хэлчих гээд байх шүү гэдэг бодлоор бас бодоод жоохон тайвшраад ч юм уу тэгээд жоохон ярилцдаг байх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Та хоёр бол ерөөсөө хоорондоо ярилцаж чадахгүй байгаа харилцаа байна. Хоорондоо ярилцъя гэхээр л нэг хэрүүл маргаа үсчдэг. Эсвэл ингээд нэг хүсгүй байсан ч гэсэн хүсгүй байгаа юмнуудаа ерөөсөө хэлцдэг. Тэгээд байгарагдаж байна л да.
Тэгээд энэ нь та хоёрыг ингээд маш их та хоёрыг сул тал болоод энэ харилцаан дээр нь. Тэгээ ингээд уучлал гуйгаад ерөөсөө биедээ ингээд бууж өгч чадахгүй. Өөрчлөлт гуйсан ч гэсэндээ ингээд бардам зам хөдлөд байцдаг. Дөрвөн аяг маань бол уг нь өөр утгаар явагддаг л та бол өөр боломж бололцоог харахгүй байдаг, өөр зүйлийг харахгүй байдаг, тийм утгатай байдаг боловч яалтчгүй энэ харилцаан дээр болохоор зэрэг уучлалт гуйгаад ирлээ ч гэсэн уучлахгүй. Ерөөсөө ингээд нэг нь ингээд сэтгэлээ нээх гээд ярилцъя гэхээр нөгөөх нь ярилцах болчдөг. За нөгөөх нь яг ингээд ярилцъя гэхээр нөгөөтг нь эсэргээрээ ингээд уурлаад ярилцах болчдөг. Ийм харилцаа байгаа. Тэгэхээр та хоёр маань ерөөсөө л ярианы тал дээр маш асуудалтай. Биедээ ерөөсөө чин сэтгэлээсээ ярилцаж чаддгүй, биедээ сэтгэл зүрхээ нээж чаддгүй. Тэгээ ойлголцож чадахгүй байгаад байна. Хин маш тайвшрах хэрэгтэй байна. Одоогийн байдлаар бол маш их ууртай энерги харагдаад байна. За чи одоо яг ингээд шийдвэрийг гаргах хэрэгтэй байна. Өөрөөсөө асуу аль яг зам нь бол чамд илүү одоо чиний зорилгот илүү нийцж байна вэ гэж байна. Аль зам нь болохоор чамайг тэрнээс ингээд холдуулж байна гэдгээ маш сайн харах хэрэгтэй гэсэн мессеж гарч ирж байна. Тэгэхээр та бүхэн маань ялцчихгүй яг юу хүстэй, юу мөрөөдтэй, ямар хүнийг та мөрөөдж байна. Тэр болгоно бас бодож тунгаагаад энэ хүн чинь яг үнэхээр нэг удаан хугацаанд яг миний ингэж хүсэж байгаа хүн билүү, миний нэг аз жаргалтай байдлыг мөрөөддөг тэр хүн билүү гэдгийг бас өөрөөсөө бас хайж олох хэрэгтэй байгаад байна. Магадгүй бас шал өөр хүн байх вэ гэсэн утгаар энэ хайр дурлалын мессеж дээр нь орж ирж байна. Тэгэхээр та магадгүй анзаарахгүй, та магадгүй харахгүйгээр шал өөр үзэл бодолтой эсрэг тесрэг тэгээд тантай ерөөсөө үзэл бодол, зорилго, амьдралын тэр урт хугацааны шийдвэрүүд ерөөсөө нийцгүй хүнтэйгээ сонгочоод байгаад байх вэ? Тэр дээрээ анхаарах хэрэгтэй байна. За чи одоо энэ амьдралын энэ нэг циклийг, энэ тойргийг ер нь дуусгах хэрэгтэй байна. Хорвоо ертөнцөөс чамайг одоо ингээд тав тухтай тэр зүйл рүү дараагийн алхам руу газарчлаад байна. Одоо энийг чи бол ингээд хүлээх аз жаргалыг бол хүлээх ёстой гэж байна. Аз жаргалыг хүлээн авах хэрэгтэй байна гэж харагдаад байна. Тэгэхээр магадгүй энэ харилцааг ер нь зохиосуудынхаа зүгээс явуулсан дээр дуусгасан дээр гэж харагдаад баг шиг байна. Яалтчгүй та хоёрын маань донд маш том үзэл бодлын зөрчилдөөн зөрүү гараад байна л да. За та бүхэн маань ингээд нэмэлтээ авахыг хүсэх юм бол нэмэлтээр нь та хоёрын харилцааны дараагийн үе шат ямар байх вэ? Та хоёр ирээдүйд яг ойлголцож чадах уу? Эсвэл энэ харилцааг дуусгах ёстой юу гэдгийг үзэж өгөх болно. Нэмэлт авахыг хүсэх юм бол доорх description-ээс миний Facebook болон Instagram руу холбогдоод нэмэлт авч болно. Баярлалаа. 3 дугаар бүлгийнхээ уншлах орцгой 3 дугаар бүлгийнхнийхээ энерги шалгалтыг хэсгэж байна. Шалгалт. За 3 дугаар бүлгийнхнийхээ энерги шалгалтыг хийхэд 3 дугаар бүлгийнхэн маань ер нь их санхүү тал дээр шинэ эхлэлийг эхлэж явж байгаа хүмүүс байгаа харагдаж байна. Мөнгө санхүү дээр одооноос яг анхаараад хоримтлал үүсгэж ч юм уу яваад байгаа хүмүүсийн за зарим нэг нь амьдрал дээр нэг шинэ зүйлсийг эхлүүлж байгаа цоос нэр харилцаа үүсгэж байгаа мөн нэг харилцаанаас гараад нэг харилцааг үүсгэж байгаа бол за эсвэл шинэ ажил төрөл эхэлж байгаа бол ямар нэгэн хобби сонирхлоороо шинэ зүйлсийг хийж байгаа шинэ хоббитэй болж байгаа ч юм уу ямар нэгэн амьдралд нэг цоо шинэ зүйл эхэлж байгаа бол та бүхний маань энийг таарч байгаа байх нэ. За энэ дээр ихийнх нь бомбын ордныхан байгаад байна. Дээрээс нь ихрийн ордныхан харагдчихэ. Охины орд, жинлүүрийн орд, хилэнцгийн орд. За орд нь бол тэгтээ заавал таарах албагүй гэдгийг санаж байгаа. Тэгээ бас саяхан нэг нэлээд зүрх сэтгэл шархлан зүйлс болсон уу гашуу ч юм уу хахацал нэг бол маш их хүчтэй хүнд гомдсон байгаад байгаа. Эсвэл харамсал тийм зүйл болсон бол та бүхэн маань зөв группээ сонгоч гэж харагдаад байна. Энэ нь гэхдээ гэр бүлийн зүйл дээр хайртай хосууд юм уу нэг бол хин нэгэн гэр бүлийн чи хин нэгэн саяхан
энэ хорвоогоос үгүй болсон ч юм уу тийм асуудал болсон байгаа бол та бүхэн зөв группээ сонгожээ. За одоо 3 дугаар групп ихнийхээ өмчлөлт орцгоё таны. Та хоёрын маань одоогийн хайр сэтгэлийн харилцаа ямар байна? За ингээд үзэхэд хайр сэтгэлийн харилцаан дээр өнгөрсөн хугацаанаас ер нь энэ бол нэлээд урт удаан хугацаанд байгаа харагдаад байна. Ер нь л нэг саяхны 1-2 удаагийн уулзалт биш харилцаан дээр нь өөр хүн гарч ирсэн гэж харагдчих байна. Тэр нь яг уу түрүүх саяхнаас ил болсон байгаа болов. Та бүхэн маань өнгөрсөн хугацаанд мэдээгүй энэ бол нэлээ хэдэн сараас дээш хугацаанд үргэлжилсэн харилцаа, гэр бүлийн гадуурх харилцаатай хүмүүс байсан байгаа тань. Тэгээ энээс болоод магадгүй түр энерги шалгалтын дээр гарч ирсэн тэр асуудлууд үүссэн болов. Харин одоо энэ асуудал хайр сэтгэл, гуравдагч итгээд гадуур харилцаа гэхээс илүү та энэ харилцаан дээрээ санхүүгийн байдал дээрээ илүү карьер, албан тушаал дээрээ өөр дээрээ илүү анхаарч байгаа харагдаж байна. Яг хайр сэтгэл гэхээсээ илүү хувь хүн өөр дээрээ илүү анхаарсан энерги явагдаж байгаа харагдлаа. За одоо харин та бүхний маань энерги ямар байна вэ та бүхэн? За энэ бүлэгт бас ингэж хоёр хувааж уушхаар байна. Зарим бүлэг хүмүүс маань ер нь өнгөрсөн дэх энэ асуудлыг болох зүйл одоо ийм зүйлэл болох байжтэй гэсэн маягаар хандаад ер нь тэр хүнийг орхиод амьдралдаа өөртөө илүү шинэ зүйлсийг хийгээд шинэ хамтрагчтай болох ч юм уу эсвэл энэ харилцаанаас гараад за шинэ хүмүүстээ ер нь очиудаа шинээр гоё илүү сайхан харилцаанд орё гэсэн үүднээс хаяад гараад явж байгаа өөр дээрээ илүү түлхүү ажиллаж байгаа бол зарим нэг хүмүүс маань харин яг энэ сэтгэлийн шарахтай хичнээн гомцсон хичнээн энэ харилцаан дээр шархалсан ч гэсэндээ за яг дахиад нэг боломж олгоод үзье харилцаагаа дахиад нэг цааш нь шинээр үргэлжлүүлээд үзье гэсэн байдлаар хандаад байгаа харагдаж байна. Яалтчгүй та хоёрын маань харилцаан дээр нэлээд юм өрнөлттэй үйл явдал ихтэй бие биенээсээ салсан нээлсэн маш их зүйлсийг даван туулаад явж байгаа харилцаа байгаа болохоор ер нь энэ харилцаагаа орхихгүй харин дахиад үргэлжлүүлэх гэсэн байдлаар хандаж байгаа харагдаж байна л. Одоо харин та бүхнийхээ хамтрагчийн хувьд юу гэж бодож байна вэ? 3 дугаар бүлгийн маань. За та бүхний маань харин хамтрагчийн хувьд та бүхнийг юу гэж бодож байна вэ? Эсвэл энэ харилцаагаа хэрхэн хардаг вэ гэхээр хамтрагчийн хувьд бол та бүхэнд ер нь бас л яг ийм маш их дурсамжтай гэр бүлүүд ихэнх нь гэр бүлүүд юм байна. Тэгээ энэ хүнд ингээд орхиж болохгүй, алдаж болохгүй, мартаж чадахгүй тийм маш их дурсамж байгаад байна. Гэр бүлийн дурсамжууд. Тэгээ энэ хүн маань өнгөрсөнд энэ хийсэн алдаан дээр одоо бол маш их харамсаж байгаа гэж харагдаад байна л да. Яалтчгүй энэ хийсэн үйлдэл дээр харамсаад, харуулсаад өнгөрсөнд магадгүй хүн өөрийнхөө алдаа дутагдлыг хийсэн буруу зүйлээ ойлгохгүй тань руу магадгүй ингээд алдааг чигээд чийл одоо болохгүй байсан чи муухай ааштай байсан тэр тухайн үед бид хоёр ингээд салцсан байсан тухайн үед бид хоёр үл ойлголцоод байсан за би чамтай ерөөсөө ингээд амьдран гэж бодоогүй тухайн үед энийг ингээд хөнгөл нэг л удаагийн иймэрхүү асуудал байсан юм аа тэгэж хүн гүнзгий явна гэж бодоогүй энэ гэсэн тиймэрхүү тайлбар хэлээд тиймэрхүү зүйлээр өөрийгөө өмөөрөд байсан бол одоо бол энэ хүн ингээд өөрийнхөө алдаа дутагдлыг олж харж байгаа. Миний буруу байснаа ер нь мэдэрч байгаа. Тэгэд энэ болгоноос маш их харамсаж, харуулсаж байгаа гэж гарч ирж байна л да энэ хүн. Өнгөрсөнд яг алдаагаа ер нь ойлгохгүй, ухаарахгүй байгаад байсан юм болов. Тэрийг ер нь таныг хуурснаа, өөр хүнтэй уулзраад ингээд хамт байгаа, харилцаагаа ингээд гуравдагч итгээд оруулж ирсэн юм бол ер нь ингээд нэг бараг л баригдахгүй бол одоо яах вэ? Бар нийгмээрээ нэг иймэрхүү ер нь л нэг мэддэхгүй л байхад болно зэрэг ингээд нэг айгу хөнгөнөөр хүлээгээд аваад исэн байна. Одоо л энэ хүн ер нь маш их харамссан энергитэй харагдаж байна. Тэгээд энэ хайр сэтгэлийн харилцаан дээр нь өг зөвлөмж зөвлөгөө юу байна? За хайр сэтгэлийн хувьд зөвлөмж зөвлөгөө гэдгсэн чинь
өнгөрсөн зүйлийг ингээд бас танд тавьж явуулах ёстой зүйл байгаа юм байна. Нэгэн төлөө ингээд дууссан харилцаа бол тавьж явуулах хэрэгтэй. Тавьж явуулснараа та илүү өөр дээрээ анхаарсан, магадгүй ажил карьер руу илүү анхаарч амжилттай болох зам чинь эхлэх болно гэж харагдаж байна. Ер нь энэ харилцааг тавьж явуулснараа танд болох зүйл нь таны сайн сайхны төлөө, та өөрийнхөө аз жаргалын төлөө энэ харилцааг ер нь тавиад явуулсан ч бас буруудаад байхгүй гэж харагдаад байна л да. Бүх зүйлийг гоё шинээр эхлээд амьдрал нэг хүн дээр тогтохгүй, амьдрал энүүгээр ингээд дуусахгүй. Тийм болохоор хүмүүст ер нь хийх өгч байгаа сахиусуудынхаа зөвлөгөө гэхээр ийм сөрөг мэдрэмжтэй байгаас, ийм хүлээлгийн байхаас, ийм бүх ачааг өөр дээрээ үүрсэн юм шиг нэлээд цөхөрсөн энергитэй ганцаараа одоо ингэж тэмцэж хансан чи бол энэ харилцааг үнэхээр бүтэхгүй бол үнэхээр хэцүү ийм зүйлүүд байгаад байгаа бол тавиад явуулах хэрэгтэй. Тавьж явуулснараа чи үнэхээр өөрт чинь ингэж чин зүрх сэтгэлээ зориулсан өөрөө ч гэсэн өөрийгөө илүү хайрлаж сурна, өөрийнхөө амжилт, өөрийнхөө карьерийн төлөө, өөрийнхөө төлөө зогсож сурна гэдгийг мессежийг тодорхой гаргаж ирээд байна. Тэгэхээр ер нь л их хүмүүст маань энэ харилцаа ингэж явуулах хэрэгтэй, орхих хэрэгтэй, дуусгах хэрэгтэй гэсэн утгаараа гарч ирээд байгаа харагдаж байна. Одоо харин Oracle картынхаа мессежийг ачааг болгоо групптэй өнөөж харсан. За чи бол одоо ингээд хамгийн сайн сайхныг хүртэх хэрэгтэй. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл тэр нөгөө нэг амбиц, өөрийнхөө зорилтын төлөө ингээд хичээ. Тэрийг одоо эхлүүлээ гэж хэлж байна. Маш юугаар урам зоригтойгоор, итгэл найдвартайгаар өөрийнхөө мөрөөдлийн төлөө зогсох хэрэгтэй байна гэсэн мессеж гарч ирсэн байна. За би чамд ингээд хайртай нэгний чи өмнөөс мессеж чинь авчирч байна. Би чиний одоо энэ амар амгаланы энэ төлөө аз жаргалтай байна. Би чамд бол маш их хайртай гэж байна. Бити надаас болж ингээд санаа зовоорой гэх тэгнэ. Тэгэхээр өөрт чинь ингээд хайртай да. Энэ хүн ер нь ингээд хайртай да. Өөрөө чин сэтгэлээс ингээд хайртайгаа мэдрээд өөрөө бас ингээд амар амгалан болж байгаа юм шиг харагдаад байна л да. Бас аз жаргалыг мэдэрч байгаа. Өнгөрсөн хугацаанд яг ингээд танд ямар их хайртайгаа, ямар их сэтгэлтэйг ойлгохгүй байсан бол харин одоо яг ингээд тухайн энэ цаг мөчид ингээд шийдвэр гаргаад яг өөрт чинь чин сэтгэлээсээ хайртай байгаа болохоор яг амьдрал нь илүү тодорхой болж байгаа. Хэний төлөө явах нь илүү тодорхой болж байгаа гэдэг юм уу? Юу хийх ёстой нь, хэний төлөө хичээх ёстой, энэ харилцааг яг яах ёстой нь маш тодорхой болж байгаа нь энэ хүнд магадгүй амар амгалан авчирч яж болно. Өнгөрсөн хугацаанд эргэлзээтэй, тэнэгэлзээтэй тэгээ юу сонгохоо мэдгүй, аль замаар явахаа мэдгүй, хэнийг сонгохоо мэдгүй эргэлзээд хэцүү байгаадсан бол одоо энэ хүн нөгөө нэг шийдвэр гаргаж байгаад айгүй амар амгалан нэг талаараа тийм болоод байгаа харагдаж байна. За хэдүүл одоо нэмэлтээр юу үзэх вэ гэх юм бол та ирээдүйд та ямар байх вэ? Ирээдүйгээс нөх зөвлөмж зөвлөгөө болгоныг үзэх болно. За тэрний өмнө энэ хүний яг юу хэлж байгааг нь харж байлаа. Таны хамтрагчийн танд хэлж байгаа хүн юм уу? Гэтэ энэ дээр болохоор бас арай өөр мессеж гарч ирж байна. Би бол чиний хажууд байхдаа ингээд баг ухааны алдчихдаг гэж харагдаж байгаа байхгүй юу? Одоо мансуурдаг гэх юм уу? Би бит хоёр хин нь мэднэ. Би бол чамд цорын гац гэр биш гэдгээ. Би хин нэгэнтэй чамааг одоо хамт харсан болохоор чамааг орхисон гинэ. Цаг хугацаа бидний хувьд бол зөв цаг хугацаанд биш байсан. Маш олон зүйлс чамааг надад сануулдаг гэж бодож байна. Яг уншлах дээр нь болохоор танай хамтрагч чинь таныг гомдоосон 3 дахь читгээд орж ирсэн юм шиг харагдаад байгаа боловч танай хамтрагчийн зүгээс өгч байгаа мессеж нь болсон чинь тэр 3 дахь читгээд нь тань дээр байсан юм шиг ийм мессеж гарч ирж байв. Магадгүй та хоёр маань тухайн үед үл ойлголцоод таныг өөрийг нь хуурсан, таныг өөрийг нь өөр хүнтэй болсон гэж бодсноос болоод энэ хүн магадгүй тухайн
сайн шийдвэрийг гаргасан байж болох нь. За ингээд нэмэлтээр уулзцгаая баяртай.